Дани Вант улсын парламентын дарга эрхэмсэг ноён Могон Сликетовч тэргүүтээ төлөөлөгчид манай улсад энэ сарын 2-наас 6-ны өдрүүдэд аль бие усны альчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа илээ. Тэд нийслэлийн налдаах дүрэгт зочилж нийгмийн түншлэлийн сүлжээ төрийн бас байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Тус байгууллага нь Дани Вант улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Дани Дагийн санхүүжилт Дани Монголын нийгэмлэг Монгол Дани нийгэмлэгийн тусламжтай Дамас төвөөс 1997 онд хэрэгжүүлсэн Монголын нийгмийн эмзэг бүлэгт туслах төслийн үр дүнд байгуулагджээ. Нийгмийн түншлэл сүлжээ төрийн бас байгууллага нь өдгөө өргөжинтэйч дорнод Дорн говь сөмбөр дархан орхон сэлэнг төв өвөр ханга баян хонгор дунд говь зэрэг 11 аймаг нийслэлийн 5 дүрэг салбартаа болж 1500 гаруй гишүүдтэй олжээ. За би бол ерөөсөө гэртээ хуваараа гэртээ юм ойдог. Ганцаар ойдог байсан л да. Тэг яг энэ бүлэгт нийгмийн түншлэлийн шүлжээнд нэгдснээр одоо баг болоод бүлэг болоод 5 хүнтэй гарсан. Тэгээ гарахад бол яг нөгөө бүтээл нь бол илүү. Нэг хүн оёход чинь 2-3 юм аяа шүү дээ. Тэгэхээр чи ингээл бүлгэрээ ингээд 4-5-аа нийлэхэд бол бүтээмж их өндөр. Тэгээ баг бүрдүүлнэ гэдэг чинь хамт олонтой багаар ажиллах чадвартай тийм эс. Бид нэр энэс их шугамар авсан зээлээ бол ерөөсөө одоо зөвхөн нэг үедэд дуусчихдгүй. Энэ авсан зээлээсээ бид нар материал аваад тэгээд хамтарч хийсэн бүтээлээ бол одоо тэгэл ер нь яг тийм борлуулах зах зээл бол их ховор тэгэл ингээд зах дээр тавих тэгэл үзэсгэлэн худалдаа гарсан үед бүтээлүүдээ хийж бөгнүүлж байгаа худалдаанд үзэсгэлэн худалдаан тэр дамжуулж борлуул. Тэгээд манай энэ нийгмийн түншлэлийн шүлжээ төрийн бас байгууллагад хамрагдаг гишүүд маань одоо өөрснөө санаачлаад ажил зохион байгуулалт хийдэг. Тэрнийхээ үндсэн дээр бас ажлын байр бий болгоод амьдралаа дэвшлүүлэх гэж оролддог л доо. Тэгтэл одоо банкнаас зээл тусламж үзүүлэлээч гэсэн тэд нар чи их том барьцаа хөрөнгөдөг. Тэгээ өөрснийх нь хөрөнгө нь бол тэр ажлын байр бий болоход бол хүрэлцдэггүй. Тэгээ яг дүүргийнхаа төр засгийн байгууллагатай бусад байгууллагатайгаа хамтарч бас эргэн хүн ч гэсэн бас ажлын байраа бас түрээс маягаар байраа түрээслүүлж ингэж одоогор бол бас манай хэд хэдэн эмэгтэйчүүд бол ажлын байртай болсон байгаа. Ер нь цаашдаа бол ажлын байрыг бий болгох талаар анхаарах хэрэгтэй байна л гэж бид нэр ярилцаад байгаа тийм. Дани Вант улсын парламентын дарга эрхэмсэг ноён Могон Сликетовт хэлэхдээ та бүгд ийм сайхан найр сарвахтай авч байгаад туйлыг талархаж байна. Дани улс сүүлийн 20 жилд Монгол улсад ардчлалыг бэхжүүлэх үүднээс тусламж үзүүлж ирсэн. Дани Монголын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл амжилттай байгаад баяртай байна. Монголын хүчирхэг эмэгтэйчүүдийн хөдөлмөрөөр төсөл амжилттай болж байгааг онцлмаар байна хэмээгээд манай хоёр улсын парламентын ойр дотны харилцаатай тиймээс энэ ташрамд улсын хурлын даргын урилгаар ийм сайхан айлчлал хийж байгаадаа талархаж байна хэмээн мэдгдсэн. 2 years.